дэглэм нь ангигүй, хувийн өмчгүй нийгмийн байгууллагуудыг зориулдаг улс төрийн дэглэм юм. 1919 онд Хятадын Сүү Шижан генерал Монголын автономи эрхийг хүчээр засалж Хятадын колоничлалын бодлогыг хэрэгжүүлэхийг оролцсон. 1917 онд хаан Орос улсад хувьсгал гарч большевикгүй засгийн эрхийг авснаар социалист улс байгуулагдсан юм. Тэр нь мэдээж зөвлөлт холбоод болсон юм. Манч Хятадын хөрөнгөсөн бодлогын эсрэг монголчууд хад улсаа хамгаалахын тулд Зөв Орос улсаас 1924 онд Монгол ардын хувьсгал намын 3 дугаар их хурлаар анхны үндсэн хуулиа баталж улсынхаа нэрийг бүгд найрамд Монгол ард улс болгон өөрчилж социалист замаар дамжиж эхэлсэн. Энэ улсын бүх эрх мэдэл Монгол ардын хувьсгал намд байв. Гэхдээ тэднийг чиглүүлэгч нь мэдээж Орос улс. Большевик гэдэг нь марксист үзэл сурталчилыг мөдлөг болгодог бүлэг. Гаруутан гэдэг нь эсний хэрэг ашиглаад дээдлэн тусгаар тогтнохоо төлөө тэмцэгч. Лүнтин гэдэг нь большевикуудыг заавар төлөөлөлтөнд дээдлэгддэг хүмүүс.